Энэ удаагийн засгийн газар ч бол байгуулагдаад удаагүй шүү дээ. Хэдхэн сар болж байна. Хэдхэн сар болж байгаа засгийн газар харин олон намыг дотроо оруулж ирээд намуудын төлөөлөлд нь бодтойгоор ажлынхаа аймаас хөөцөлдөөд одоо энэ ганцхан чуулганы хугацаанд Францтай Ороногийн төсөл, Оростой ТЭЦ-ийн төсөл, Хятадтай China Energy-ийн төслгээд 3 том төслийг 2 хөрштэйг болон 3 дахь хөрштэйг хийж чадчихъя гэдэг бол ажил эхэлж байна. Үүний үр дүн гараагүй. Үр дүнгээ гаргах хэрэгтэй. Ийм учраас засгийн газрын ажлыг явуулах хэрэгтэй болж байгаа. Энэ засгийн газрыг урагшин сайн ажиллуулах хэрэгтэй. Нэг талаас нь хоёр янзын дүр харагдаад байгаа байхгүй юу? Нэг талдаа Монгол улсын засгийн газар. Монгол улсын засгийн газар ганц Монгол ардын нам бүрдүүлээгүй. Энд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол ардын нам, ардчилсан нам, хүн нам гэсэн 3 нам энэ засгийн газар бүрдүүлж өгч байгаа. Тэгээд тэдгээр намын төлөөлөлд шадар сайдын ажлыг эрхлээд явж байгаа тийм ээ. Тэгээд энэ ажлууд урагшаа том төслүүдэд явуулъя гэдэг байдлаар улс төрийн намууд нэгдмэл эрх шиг улсынхаа нийтлэг эрх шигтэр огтлцсон явж байгаа учраас энэ засгийн газар урагшаа ажиллах хэрэгтэй. Нэг. Хоёр дахь нь ерөнхий сайдын хувьд өмнө нь засгийн газар толгойж ажиллаж байсан суур бодлогоо сайн мэдж байгаа. Энэ ажлуудаа эхлүүлчихсэн. Саяны яриад байгаа China Energy-г хаана гацсан байсан, асуудал нь юундаа байсан, ямар эрх шиг энд хөндөгдөөд байсан, түүнийг яаж шийдэх үү гэдгийг өөрөө засгийн газар хэлэх зандаргын хувьд ажиллаж байхдаа мэдсэн. Ерөнхий сайдаар өмнө ажиллагаа мэдчихсэн учраас энийг шийдэх гээд олон нам оролцуулсан засгийн газар бүдүүлээр ажиллаж шүү дээ. Энэ ажлыг урагшаа явах хэрэгтэй. Тийм учраас Монгол улсын засгийн газрыг ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг огцруулах асуудал байж болохгүй гэж үзэж байгаа. Ийм учраас улсын хурлын гишүүний хувьд засгийн газрын бодлогыг дэмжиж засгийн газрыг огцруулах асуудалд оролцохгүй. Харин Монгол улсын засгийн газрыг дэмжиж ажиллана. Би бол одоо дүүргийн Монгол ардын намын дарга хүн. Монгол ардын намаас байгуулсан засгийн газраа хамгаалах, дэмжих, ажлыг хийх үүрэгтэй хүн. Улс төрчийн хувьд. Дээр нь залуу хүний хувьд Ороногийн төсөл явуулчлаа. Энэ Монгол улсад хэрэгтэй. Эрчим хүчний том өөрөөр хатуу түлшээрвч дараагийн магадгүй ирээдүйд цөмийн эрчим хүчтэй болох суурь тавьж өчлөө. China Energy гээд өргөн нарийн цэргийн баргаа 10 жил гараа явлаа. Энийг шийдэх гэж байна. Энийг шийдснээр манай том экспортын галц бий болох гэж байна. Нөгөө төмөр замын 2 дахь, 3 дахь том бомбууд нэгдэх гэж байна. Цаашаа урд том өрштэйгөө хамтын ажиллагаа бий болох том суурь хийх гэж байна. Энэ ажлыг хийж явах яагаад энэ засгийн газрыг дэмжих байх ёстой гэж. Одоо зөрчилдөг ирэх шиг байгаа бол энийг дэмжихгүй шүү дээ. Засгийн газрын явуулж байгаа реформтой энэ хөгжлийн бодлоготой ирэх шиг зөрчилдөж байгаа хүмүүс засгийн газрыг дэмжихгүй гэсэн үг шүү дээ.